За байгаль дээрх 5 төрлийн энгийн яваа ажилтны нэг төрөл ташилтын яваа ажилт байна. За ташилтын яваа ажилтны үед хүчтэй яваа ажилтыг тодорхойлохын тулд нэг богинохон шил бавь. За нэг үзүүр хөдөлгөөнгүй бэлтгэсэн шил бавья. За ийм шил бав. За энэ шилбэний энэ хэмжээг A гэж тэмдэглэе. Богинохон шилбэний энэ хэмжээг A гэж тэмдэглэе. За хүчний үйлчлэлээр шил хулзаалтанд орохдоо ийм байдалтай байг. F гэд хүч үйлчлэг. За тэгэхээр шилб анхны байдлаасаа ийм байдалтай шилжилт үүснэ. За үүнийг бид ташилт гэж хэлнэ. За энд байгаа B цэг шилжээд B1 байдалд ирлээ гэж үзье. За энэ шилжсэн шилжилтийг бид нэр шилжилтийг нь дельта S гэж үзье. Дельта S. Энд үүсэх үнцгийг шилжилтийн үнцэг гамма гэж тэмдэглэнэ гэж. За шилжилтийн үед энд огтлол хий. MM гэсэн огтлол хий. За огтлогчийн хэсгийг дүрсэлбэл хэв ажилтны үед ийм хэлбэртэй огтлогч хэлбэртэй болно гэдэг. Дүрслэлбэл. За хүч үйлчлэхээр эсрэг чиглэлд нөгөө огтлогдсон гадаргуу дээгүүр хүч бий болно. Энэ хүчнээс тангенциал хүчтэй бий болно. Тау гэдэг хэлж. За шилбэний хөндлөө огтлыг бид тэгш өнцөг хөндлөө огтлтой байлаа гэж үзье. За тэгвэл энд нэг элементар талбай авъя. D гэж элементар талбай. За тэгээд бид энэ огтлогдсон хэсгийн тэнцвэрийн нөхцөлийг анхаарал үзвэл F хүч доошо чиглэж гээ. За нэмэх тэмдэгтээ 5 үржих нь DA хэмжээг нийт төршийн талбайгаар авсан интеграл байна. Ийм хэлбэртэй хүч болж бүрийгслэгдэнэ. За эндээс бид ташилтын үеийн хүчтэй тодорхойлох юм бол F хүчний хэмжээг нийт талбайд хуваах буюу биднийхээр ийм байдалтай тодорхойлогдох нэ гэж. За профессионалын хязгаар дотор хэв ажилт явагдаж байлаа гэж үзэх юм бол гүүкийн хууль биелдэг. Хүчтэл хэв ажилттайгаа шууд хамааралтай байна гэж ийм хэлбэртэй гүүкийн хууль. За хэв ажилт нь гамма онцгой байна гэж. За энд тэмдэглэгдсэн G болохоор уян харамхай 2 дугаар төрлийн модуль. За энэ модуль Поссоны коэффициент харамхай 1 дугаар төрлийн модуль Юнгийн модулаас хамаарсан хэлбэртэй ийм хэлбэртэй. За энд үүсэх өнцөг ташилтын үед маш бага гэвэл 5 альфа гэж үзэж байна. Тангис альфа хэмжээг. Тэгвэл альфаг тодорхойлох юм бол бид дельта S хэмжээг E-д нь харьцуул тодорхойлно. За тэгээд энд тангенциал хүчлийг ийм хэлбэрээр тодорхойлох юм бол за биднийхэр G юм байна. Гүүкийн хуулиас энд G 2 дугаар төрлийн модуль дельта S A гэдэг. За тэгэхээр ташилтын үед хэв ажилтыг тодорхойлох юм бол F хүчний хэмжээг А-гаар тодорхойлоод GA хэмжээд
харьцуулна гэж. За энэ харамхай 2 дугаар төрлийн мод бол талбай үр зүрийг ташлтын үеийн хөшүүн чанар гэдэг. Ташлтын үеийн хөшүүн чанар. Ташлтын хөшүүн гэж хэлдэг. За G харамхай 2 дугаар төрлийн мод бол материал болгонд янз бүр. Жишээ нь гангийн хувьд 8.14 зэрэгт мегапаскал хэмжээтэй юм байдаг хэмжигдэхүү. За ингээд ташлтын яваажилтаа практик дээр бол хадассан холбоос, боолтой холбоос, за мөн ширэлттэй холбоос үед тод илэрч гардаг. Тэгэхээр одоо бид практик тооцооны тухай авч үзэх юм бол боолтой холбоос болон эсвэл хадассан холбоос дээр үүсэх батхын тооцоог хийх тухай тайлбар хэлж өгье. За хоёр эд ангийг хадассан холбоосоор холбосон байг. Хоёр эд ангийг хадассан холбоосоор холбосон байг. За эхний эд анги нь ийм байдалтай. За хадаасны шилбийг ингэж зурчээ. За тэгэхээр хадассан холбоос боолтой холбоос практикт их түгээмэл тохиолддог. Тэр ялангуяа бид нарны гүүрний хийцийг анхаарал үзэх юм бол боолтой холбоосын доод хэсэгт нь металл хийц конструкцийн хувьд ийм хадассан холбоос буюу боолтой холбоосыг ашигласан тохиолдол харагддаг. За ингээд эд ангиудыг зурвасалчи. За хүч ингэж үйлчлэгээ гэж. F хүч гэдэг үйлчлэгээ. За хадассан холбоосын үед 3 үндсэн тооцоо хийдэг. Эхлээд хадаасыг огтлолтоор тооцох гэсэн арга байна. За энэ үед хэрвээ эвдэл ачааллын хэмжээ хангалттай хэмжээгээр эвдлээд хадаасыг энэ огтлолтоор эвдэлсэн байх тохиолдол байж болох юм. За огтлогдсон үед огтлогдсон хадаасны шилбийг зурах юм бол ийм хэлбэртэй юм байна гэж. За тэгэхээр энэ дээр огтлогдсон хэсэг дээр тангенциал хүчтэй бий болно. Тангенциал хүчтэй бий болно. За энэ хадаасны шилбийг D гэсэн диаметртэй байг гэж үзье. D гэсэн. За тэгвэл огтлолтын хүчлийг 5S гэх юм бол F хүчний хэмжээг талбайд нь хуваах буюу биднийхээр F-ийг хуваах нь дугуй огтлын хувьд PD квадратыг хуваах нь 4 гэсэн хэлбэртэй огтлолтын хүчтэй тооцогдно. Огтлолтын хүчтэй тооцогдно. За эд ангиудыг хид хідэн хадаасаар мөн хид хідэн хуудсан төврүүдийг зөрүүлж хийсэн байх тохиолдол байж болох юм. За ингээд тэр тохиолдлуудаас зуръя л да. За хадаасны хөндлөн огтлол ийм байдалтай байг. За хоёр дахь хуудсан төмөр ингээд байг. За гурав дахь хуудсан төмөр ийм байдалтай зурагдсан байгаа гэж.
За хадаасны шилбэнүүд ингэж зурагдаж байгаа. За шилбэний тэнглэлийг ийм байдалтай зурчвал. За хадаасны толгой. За эхний хөвдсөн төмөр дээдлэлт нь ийм байдалтай. За биднийхээр яг энэ харагдаж байгаа хэсэгт бол энэ огтлол дээр 3 хуудсан төмрийг 3 хадаасаар холбосон үед огтлолт хийсэн юм аа гэж үзэж болох юм. Ийм байдалтай зурглаа. Ингээд зурглаа. За тэгэхээр огтлолт үүсэх хүч энд F-баг F-ийн тэгээд үйлчилж байгаа гэж. За тэгэхээр энэ хэзээ анхаарал үзвэл жишээ нь огтлолт явагдлаа гэж үзчих юм бол нэг хадаасан дээр 2 огтлолт явагдаж байна. Нэг хадаасан дээр 2 огтлолт. За яг энэ харагдаж байгаагаар нийт огтлолын тоо 6 байх жишээтэй. За тэгэхээр энэ том яг ерөнхийд нь ийм хэлбэртэй очиж болж байна. 5S огтлолтын хүчтэй гэвэл N M P D квадрат хувахан 4 гэсэн хэлбэртэй очиж болж байна. За мэдээж N гэдэг нь хадаасны тоо, M гэдэг нь нэг хадаасан дээр огтлолтын тоо байх жишээтэй. За ингээд огтлолтын бат бүхий нөхцөл бичих юм бол хийчид үүсэх огтлолтын хүчтэй зөвшөөрөл хүчтлийн хэмжээнээс хэтэрхгүй байх ёстой гэхэд ийм хэлбэртэй бичиж болж байна. Хадаасан холбоосын үед дараах тооцоо нь болохоор хадаасан холбоосыг холгалтын бат бүхээр тооцох гэсэн арга байдаг. Тэр өнөөдөр бид огтлолтоор тооцох тухай тайлбар хийсэн бол одоо холголт үүсэх тухай тайлбар хийж өгье. За хоёр хэд ангийг холбосон байг. За мөн л хадаасан холбосоор холбосон байх тохиолдол байна. За хоёр хуудсан төмрийг хадаасан холбосоор холбосон байх тохиолдол байж байна. За дээд хуудсан төмрийг ингээд тэмдэглэчихье. Доотлын хуудсан төмрийг ингээд тэмдэглэчихье. За тэгэхээр хуудсан төмрийн зузаануудыг дельта гэж тэмдэглэе. За хүчний утга F хүч ингэж үйлчилгээ гэдэг. F гэдэг. За тэгэхээр мэдээж сонголтын үед энд холголт бий болно. Тэгээд жишээ нь олголтын үед үүсэх хүчтэй сигма контакт гэж тэмдэглэж болох юм. Энд ийм байдалтай холголтын хүчтэй сигма контакт гэж тэмдэглэж. За тэгэхээр практикт бол энэ хүчлийг тооцохдоо энэ хадаасны өнлөө огтлыг шилбэний яг хажуу гадаргуугийн хэсгийг анхаарал үзэх юм бол ийм байдалтайгаар талбай авч хагаад энэ талбайд үүсэх хүчний утгыг талбайд нь харьцуулснаар энийг А контакт гэж тэмдэглэчихье. Тэгвэл энэ хадаасны шилбэний диаметр байна. D гэсэн диаметртэй. За энд байгаа хэмжээ бол дельта гэсэн хуудсан төмөрний зузаан байна. За бид жишээ нь энэ төмрийг дельта гэсэн зузаантай байна гэж тэмдэглэе гэж тэмдэглэсэн. За хадаасны диаметртэй. За тэгвэл холголтын талбай А контакт гэх юм бол
дельта Д гэсэн хэмжээтэй байна. За бидний хувьд сигма контакт хүчлэлийг тодорхойлох юм бол F хүчний хэмжээг ийм байдалтай тодорхойлно гэсэн үг. За тэгэхээр хоёр хуудсан төмөр түүнээс олон хуудас байж болох юм. Хуудсан төмрийг холбосон байх тохиолдол байж болно. За тэгвэл энэ үед Батөхийн нөхцөлийг ийм байдалтай бичиж болж байна. Контакт гэж хичвэл F хүчний хэмжээг за энэ хадаасны тоо гэж тэмдэглэе. Тэгээд дельта минимум D гэдэг. За энэ зөвшөөрөгдөх холголтын хүчлийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой гэж ийм тэмдэглэл. Тэгэхээр хадаасаа холбоосын үед жишээ нь дээрээс нь харах юм бол ийм хийц байж болох юм. Хоёр хуудсан төмөр за давхар нь идэж явж болох юм. Ингээд энд нэг хадаас холбоосны хадаас энд ингээ хадааснууд байг 6 хадаастай байх жишээтэй ингээ байж байгаа. Хүч хүчтэй. Гэсэн хүч. За мэдээж энэ хэсгийн холболтыг энэ хэсгээр нь ингээд доод хэсэг нь харагдаж байна гэж. За тэгэхээр Батөхийн нөхцөлд энд N гэдэг нь хадаасны тоо, биднийхээр N хадаасны тоо. Дельта минимум гэдэг нь болохоор хүчний нэг чиглэлд ажиллах хуудсан төмөрний хамгийн бага зузааны хэмжээ гэж тодорхойлж болох юм. За жишээ нь энэ хуудсан төмөр хоёр өөр энийг дельта 1 хэмжээтэй байлаа гэж үзье. Энийг дельта 2 гэж зузаантай байж үзье. Тэгвэл дельта 1 нь 10 мм байлаа гэж бодоход дельта 2 нь 8 мм байж болох юм. Тэгвэл Батөхийн нөхцөл бичиж явах үед энэ хуудсан төмөрний хамгийн бага зузааны хэмжээг энд авна гэж юм байдалтай тооцоо. За хадаас холбоосын үед 3 дахь тооцоо нь бол материалын сунгах шалтгаалтаар тооцох байна. За давуу хүчний хэмжээг талбайд нь хуваана. Энэ зөвшөөрөгдөх хүчлээс сунгалтын зөвшөөрөгдөх хүчлээс хэтрэхгүй байх ёстой гэж. За тэгэхээр хадаасаа холбоосоор хийгдэж байгаа үйл ангийг олон хадаасаар хадах тусам, олон хадаастай болгох тусам хадаасны нүх болгон дээр өөрөөр хэлбэл энэ хуудсан төмөрний хөндлөн огтлын талбайг бууруулдаг. За жишээ нь энд 3 хадаасны нүх гаргаад хийсэн хуудсан төмөр байлаа гэж үтээ. Ингээд за тэгвэл энэ болгонд хуудсан төмөрний ажиллах хүчний үйлчлэлд ажиллах талбай нь багасч ирнэ. Тэгэхээр аль болохоор хадаас бүх бат байлгахын тулд олон нөхлөх тусам энд байгаа хэмжээ сонгогтонд орох хэмжээ багаснаа л гэж ойлгож болох юм. Тийм учраас энийг бас бодож хэрэгтэй гэж. За энэ хуудсан төмөрний өргөнийг B гэж үзье. Энэ үед тэгвэл диаметрт нь D гэсэн диаметртэй 3 нөх байг. Хуудсан төмөрний хөндлөн огтлыг тарж байгаа. Тэгэхээр D гэсэн диаметртэй 3 нөх байна гэж. За тэгээд бид авсан юугаа тооцох юм бол B дельта гэвэл дэгш үнцгтийн талбай болно. За ингээд дельтаг үржих нь N-ийг үржих нь D гэсэн хэлбэртэй бичигдэнэ гэж. За N нь биднийхээр бол 3 нүхтэй байх жишээ тийм байдалтай. Тэгэхээр бид бол хадаасны холбоосон дээр хэдэн нүх гаргана тэр нүхний хэмжээгээр хөндлөн огтлын талбай буурна гэж тооцож байгаа харах хэрэгтэй.
За адаасан холбоос дээр тангенциал хүчтэй ташилтыг ингэж тооцдог бол бас ширээлтэй холбоосын үед ташилтын батхын тооцоог шаардлага гарч ирдэг. За ширээлтэй холбоос бол дотроо хоолын янз тэн дээр цахилгаан номын ширээлтийг бол манайх гагнуур гэж ярьдаг. Гагнуурын үед хуудсан төмрийг холбосон байх тохиолдол авч үзье. За хуудсан төмөр хоёр хуудсан төмрийг тавьж агаад за ийм байдалтай холбосон байх. За тэгээд ширээлтийг эд ангиудыг зөрүүлж хийж болж байна. За энэ тохиолдолд эд ангиудыг зөрүүлж хийж байгаа тохиолдол байна. Тэгээд ширээлтээ ойдлыг ингэж бичиж болж байна. Ингээд ийм байдалтай. Ширээлтээ нэг ойдлын уртыг ээлхэ гэж үзье. За энэ хажуугийн гэсэн үг татаа санаа. Илэрхийл нээлхэ гэдэг юм болчихъя. За тэгвэл энд хүч үйлчлэлээ. Дээд хуудсан төмөр дээр хүч үйлчлэлээ. Энд хүч үйлчлэлээ. Энд хүч үйлчлэлээ. За эд ангийг мөн бас холбохдоо булангийн холбоос хийж болох юм. Булангийн ширээлт хийсэн байж болох юм. Хоёр эд ангийн хооронд зөрүүлж тавьж чаад энд ойдол тавьсан байж болно. За дээрээс нь харах юм бол за энэ доотлолт байгаа учраас тасархай шугамар ширээлтийн ойдол гэж ярьдаг. Ойдлын байдалтай. За дээд ширээлтийн ойдол бол тод харагдана. Ийм байдалтай. Явуучин төмрүүдийг зөрүүлээд гайхахтаа хоёр янзаар баримж болж байна. Тэгвэл ийм байдалтай. F хүч үйлчлэн, F хүч үйлчлэн, F хүч үйлчлээ. Мөн энд F хүч үйлчлээ гэж. За тэгэхээр одоо бид энд ойдлын уртыг LB гэж тэмдэглэе. LB гэдэг нь болохоор булангийн гэсэн санаатай B хэсэг бичиж байгаа маа LB гэдэг. За ширээлттэй холбоосын үед ойдол эвдрэхтэй хэрвээ эвдэх хэмжээний ачаал өгсөн бол энэ 45 градусын бисектрис хатгаагаар энэ ширээлтийн ойдол эвдэрдэг 45 градус. За өөрөөр хэлбэл бид 45 градусын налуу огтлолд тангенциал хүчил хамгийн их утга авдаг гэж үздэг. Тэр энд бол бас 45 градусаар ингээд эвдрэх жишээтэй. За ингээд хүчтэй тооцох юм бол тангенциал хүчил гэх юм бол F хүчний хэмжээг 2L Х за хажуугийн эсвэл Б ч гэж болно. Ингээд энэ ойдлын өндрийг бид нар дельта хэмжээгээр тэмдэглэе. Өөрөөр хэлбэл хуудсан төмрийн өндрийн хэмжээгээр дельта гэж үзье. Дельта косинус 45 градус байх жишээтэй. Ийм байдалтай. За тэгэхээр эд ангиудыг зөрүүлж гагаас үед батхын тооцоо ийм хэлбэртэй болно. За тэгээд батхын нөхцөл үчих юм бол хийц дүүсэх хамгийн их хүчтэй нь эпик хуваах нь 1.4L дельта гэсэн хэлбэртэй энэ зөвшөөрөлт хүчтлийн хэмжээнээс
Тэрэхгүй байх ёстой гэдэг ийм байдалтай очив. Ийм байдалтай тооцноо гэж. За дараа нь эд ангиудыг бас тулгаж гагнах тохиолдол байна. Тулгаж гагнах тохиолдол байна. Тэр үед ойдол дээр нормал хүчтэй бий болдог. Нормал хүчтлийн тухай ойлголт ярьж өгье. За эд ангиудыг зүүмж гагнах үед бас тулгаж гагнах үеигээс бас нэг тооцоо хэлгүй орхисон байна. Тэрийг хэлж өгвөл. За эд ангийг жишээлбэл хажуугийн болон булангийн гагнасыг зэрэг хийх тохиолдол байж болох юм. Зөрүүлж гагнахдаа хажуугийн болон булангийн гагнасыг зэрэг хийх тохиолдол байж болох. Хоёр уудсан төмрийг тавьж агаад энд нэг ойдол хийсэн байг. Бас нэг ойдлын юм байдалтай байг. За энэ болохоор булангийн LB гэж тэмдэглэе. LH гэж тэмдэглэе. LH гэж тэмдэглэе. За тэгэхээр мэдээж хүчүүлжлэн F хэмжээнд хүчүүлж. За энэ тохиолдолд батхын нөхцөл бичгтээ бид нийт ойдлын уртыг анхаарах хэрэгтэй гэвэл 2LH нэмэх нь LB хэмжээний. Ингээд үндсэндээ бол энэ 3 ойдлын урт байна гэж тооцож үлж байна. За тэгэхээр 5 максимум гэх тангенциал хүчтэй батхын нөхцөл бичиг юм бол эпиг хуваах нь. За дельта L сумма гэж чи косинус 45 градус. За энэ зөвшөөрлөх ташлтын хүчний хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой гэдэг ийм хэлбэртэй бичиж байна. За эндээс нийт ойдлын уртыг S сумма гэж олох юм бол за тэнцвэр буюу их гэж үзэж болж байна. Тэгвэл эпиг хуваах нь 5S дельта косинус 45 градусаа гэдэг. За тэгэхээр энд онцож байгаа 5S гэдэг бол ширээлтийн ойдол хийж байгаа электродын зөвшөөрөлт хүчтэй хэмжээ байна. Тооц нь S сумма бол ийм байдалтай. За практикт хий ойдол тавигддгийг анхаарч үзээд тооцооны уртыг жишээ нь энэ тохиолдолд S сумма хэмжээгээр 3 см-ийг нэмж өгнө. 3 см уртыг нэмж өгдөг. Тэр 3 ойдол байлаа гэхэд 3 ойдлын тал бүрд нь 0.5 мм хэмжээтэй хий ойдол тавигдана гэж үзээд бас практикт ийм тооцоо хийдэг юм байна. За эд ангиудыг тулгаж гагнасан байх тохиолдол байж болох юм. За тулгаж гагнахтай их олон янз байна. За хэд хэдэн тохиолдол зурчээ. Уудсан төмөрнүүдийг тулгаад ингээд гагнасан байх тохиолдол байж байна. За агных нь Б хэлбэртэй. Ойдлын хөндлөн огтлыг анхаарал үзвэл ийм хэлбэртэй байж болно. Дараагийнх нь U хэлбэртэй. Дараа нь X хэлбэртэй байж болох юм. За эд ангиуд энэ B хэлбэртэй C гэдэг. За тэгвэл мэдээж хүчний үйлчлэлээр ойдол дээр гагнуурын ойдол дээр хүчтэл үүснэ. Тэр ойдлын хөндлөн огт дээр буюу нормалын дагуу үүсэж байгаа учраас нормал хүчтэл үүснэ гэдэг. За тэгэхээр энэ Б хэлбэрээ
оёдлыг бол дельта хэмжээ нь хуудсан төмөрийн зузааны хэмжээ нь 8 мм-с бага үед тэнцүү гэж тэмдэглэж байна та. Энэ үед Б хэлбэрийн оёдлыг хийдэг. U хэлбэр нь болохоор энд 8 мм байх юм байна. U хэлбэрийнх нь болохоор за 8 мм-с их буюу 16 мм-тэй тэнцүү байх тохиолдолд. Их буюу тэнцүү байх тохиолдолд. За дараагийнх нь U нь болохоор 16 мм-с их байх тохиолдолд X хэлбэрийн хөндлөлт багтлаа. За ингээ оёдлын өртгийг L гэж үзэх юм бол энд үүсэх хүчтэлийн хэмжээ дельта L хэмжээгээр тодорхойлогдно. За Матфхийн нөхцөл бичих юм бол F максимум гэвэл за мэдээж оёдол дээр үүсэх хамгийн хүчний хэмжээ L. За 5E гэж сигма E гэх. Тэр электродын зөвшөөрлөх хүчтэлийн хэмжээ гэж. За тэгэхээр яг хоо би суурийн проекцийн зурлаа гэж үзэх юм бол оёдол энд ингээ байж байна. Дээрээс нь харахаар ийм хэлбэртэй. B C. За хуудсан төмөрийн уртыг бид нэр L гэж үзэж байгаа. За ингээд эд ангуудыг тулгаж гэнэ. Хүйд нормал хүчтэй үүснэ. Нормал хүчтэй Матфхийг ийм байдалтай тооцсноо гэж. За ширээтэй холбоосын практик тооцоомд ийм байх юм. Болтой холбоосын тооцоо бол мөн хадасаа холбоостой адилхан огтлолт орно, холголт орно. За дараа нь холбогдож байгаа эд ангуудын Матфхийг сунгаж халтаар нь тооцох ийм тооцоо хийдэг.